Хиймэл оюун ухаан бидний ажлыг булаана. Энэхүү бичлэгээрээ уг асуултанд хариулцгаая. Өнөөдөр нэг сонирхолтой сорилт байгаа бөгөөд уран зураач найзыгаа хиймэл оюун ухаантай өрсөлдүүлж байна. Тэгэхээр өнөөдөр AI-тай өрсөлдөх хүн маань Flame Bros Studio-гийн арт директор, артист Төгөө оролцолно. Хиймэл оюун ухаан сүүлийн хэдэн сар асар урдастай хөгжиж байна. Зарим хүмүүс AI-г бүтээлч биш гэж юу нь ярьж байна. Зарим нь болохоор AI бол хүний бүтэн солино. Ер нь ихэнх хүмүүс ажлаасаа халагдана гэдэг юм яриад байна. Тэгэхээр өнөөдөр энэ асуултанд хариулцгаая. Тэдэнд яг адилхан сэдвээр яг адилхан зураг зурулна. Хэн илүү гоё зурх бол одоо мэдчих авцгаая. Two versus AI. Өчигдөр Бэллиг хайзан. Тэгэхээр өнөөдрийн зургийн сэдвийг Бэллиг болгоцгоё. Эхлээд Төгөөг юу нь яаж зурдгийг ойлгох гэж би яг Төгөөгөр өөрөөр нь Бэллиг яаж зурх вэ? Яг Бэллиг хэр чамд юу толгойч орж ичнэ гэж асуугаад зурулсан байгаа. Хэдүүл яг юутсан эхлээд түүнийг харцгаая. За сайн байна. Хамгийн хоорчсон санаа нь олонгууд Бэлли зүгээр. За гэхдээ Бэллийн ингээд нүд амтай, хамартай, ингээд амтай Бэлли. За гэхдээ Бэлли юунд өмсдөг үлээ ингээд гард өмсдөг. Гэсэн чи Бэллийн өөрөө ингээд гарнуудтай. Тэгээ Бэллийн гарнууд нь дахиад Бэллитэй. Тэгээ Бэллийн гарнуудын хажууд Бэллийн бас хөлтэй. За тэгээ хөлөндөө бас Бэлли үлдсэн. Тийм л характер хэлсэн юм да. 10 минутын дараа Төгөө өөрийнхөө уран сэтгэмжийг зураг болгож хоригсон юм. Үр дүн нь энэ байна. Үүний дараа би түүнийг яаж зурдаг тодорхой хэмжээний төсөөлөлттэй болсон болохоор сайжруулсан сэдвээ өгөхөд бэлэн боллоо. Харин AI маань энэ оронд дараах зургийг гаргасан байлаа. Тэгэхээр AI илүү юу, Төгөө илүү юу гэдгийг энэхүү промптоор шийдвэрлэнэ. Гарн толготой. Гарн биетэй. Эсний өөрөө гартай. Амтай, хумсөгтэй, толгойнхын гарнууд дээр хумстай, за тэгээ бүгжтэй, смок бэрцсэн, гэнтэс нутах шээ, за тэгсний бэлийтэй, за тэгсний энтэс бэлийтэй, ийм төр зураг. Тэгэхээр бидний сүүлийн зурулж байгаа зураг нэг иймэрхүү юм болох гэдэг шүү. Төгөө зурж эхлэв. Төгөө зурсаар л байв. Хиймэл оюун амарсаар л байна. Төгөө бас л зурсаар л байна. Хиймэл оюун ойд амарч байна. Төгөө хөлөртлөө зурсаар л байна. Хиймэл оюун ирэг дээр амарч байна. Төгөө мундаг зурж байна. Хиймэл оюун бодлогоширч эхлэв. Эцэст нь явах Төгөө дууслаа. Бэллиг тэгээд энийг монголоор бас ямар хариу өгөх нь болсон мэдэхгүй байна. Яг тэгвэл англиар илүү юу нь ойлгох шүү дээ. Юу ч ингэж нийц өгөөд үстэй. За тэгээд. За 3 2 1 Go. Нарай зураг эхэлчихсэн. Одоо жоохон байж дуусчихна гэж байна. Ай. За эхнийх нь нэг иймэрхүү юм байна шүү дээ. За ер нь харангууд Бэллийн амтан гэдгийг өгсөн тий. За нүд амтай ер нь орк шиг байна гэж хэлсэн. Тэгээд гарандаа тамхи зоодог гэсэн чинь тамхи барьсан гэсэн чинь тамхи нэг дарах чи. Амнаас нь утаа гарна гэсэн чинь толгооноос нь гаргацсан. Хамрандаа цагирхтай гэсэн чинь толгооноос нь гаргацсан тийм шүү. Хуруу болгондоо цагирхтай. Монгол хэлээр бол ингэж ойлгож байна. Тэгээд суд смудс нь гарцсан.
Бас эвгүй юм байна бас. Тэгээ энд нь болохоор Wednesday гэж байгаа юм уу? Тиймэрхүү тий. Ийм шиг юм. Харж байгаа тэл. За нөгөө верснийг хар. За энэ нас эвгүй байдаг шүү. Энэ харин ерөнхийдөө төгсөн байж болох юм тий. Хэдүүлээ чинь гарн дээрээ за бэлийн юм байна. Тэгээд тэр хуруунуудын хуруу болгон дээр бөөгчтэй бөөгчн дээр нь үсэгтэй гэсэн чи яг үсгнүүдийг гаргаад ирсэн юм байна. Тэгээд ам нь онгорхоо гэсэн чи амар нь онгорхоо гэсэн юм байна. Тэгээд нүд амтай тэгээд утаа гаргана гэсэн чи ямар ч гэсэн утаа гаргах гэж оролцсон юм байна тий. First. За ер нь бол яг монголоор хэд бол бас чиж гайгүй. Гэхдээ ер нь бол яг манай үндсэн хүссэн юм бол өгч чадсангүй. Тэгэхээр дараачийн шатанд буюу одоо нэг юуг нь таны зурсан зургийг референс болгоод тэгээд нэг үзхөө. За тэгээд за таны зургийг оруулсан чинь бас гар нь дандаа дээш харцал гарч ирдэ тий. Тийм ээ. За энийг харъя. За энэ бол гэхдээ царай нь бол яг 100 газар л утсан. За ямар ч хэлсэн хуруун дээрээ толгой тэгээд гарсан байна. Тийм гарсан байна. Хамарндах эмгийг нь үзүүнд нь госсон байна тий. Тэгээд хорооныхоо үзүүрт бас нэг өөрхөн танк маяг тавьчихжээ. Ер нь бол энэ аимшигын дүр бол байхаа л тий. Оо энэ харин хөөх юм шүү. Тийм ээ тий хорон ретро. Ус момстой. Тийм ээ. Амар ретро гэдэг чинь. Энэ ядаж өгсөн промпттэй арай ойролцоол юм байна. Гэхдээ надад бол энэ AI-аар зурсан зургуудаас нөгөө деталуудаас нь санаа нэмж авал бүр янз бүрийн юм гарч ирэх юм байна. Одоо энэ гаргацсан байгаа дөрвөөсөө одоо ашигласан техник энэ төр шүү дээ. Үртээс гэдэг ч юм уу. Тэдраас нь аваад одоо саний зурсан зурган дээрээ нэмэх юм бол илүү гоё болж болох юм байна. За тэгээд манай бичлэгийн гол үр дүн бол AI та ер нь ажиллаа алдна гэдгээс ер нь айж гэнэ үү? Ер нь ямар юм шүү вэ? За ер нь бол айхгүй байна уу? Гэтэ AI илүү яг би бас хэрэгэлтгэлтэй яг хэрэгтэй үедээ ч юм уу те. Гэхдээ илүү нарийн болгож хэрэглээд одоо эндээс илүү аль хэсгийг аваад зүгээр үү гэдэг ч юм уу. Тийм апдейтлах iteration дундаа оруулах юм байдаг ч юм уу те. Одоо жишээ энэ хэсгийн деталыг аваад энэ дээр нь авал зүгээр юм байна. Энэ хэсгийг миний хүсэж байгаа юмыг гаргаж ийн гэдэг ч юм уу. Тэр хэсэгчилж ашиглаж санаан дээр нэмж одоо авал зүгээр юм байна гэж болоод байна. Гэхдээ яг нөгөө нэг бүтээх үйл явцсан дээр бол уус гараар хийсэн нь ер нь надад дээр санагдаж байна. Яг өөрөө зураад явсан гэсэн. Гол нь зөвөр эндээс авмаар байгаа юмнууд нь бол benchmark reference юмудаа одоо байхгүй газраас гаргаж штэ тийм чинь байхгүй газраас шиштэй маш олон одоо зургуудаас л аваад нэг газар бөөгнөж тавьж надад үзүүлээд байгаа штэ. Тэгэнгүүт тэр нь бас цаг хэмнэх юм даа л гэж бодож чинь да. Окей. Ямар ч лээс таас амар зурд юм байна. Баяцаа. Зяа ямар ч лээс тэгээд цагаа гаргаад орж ирээд бид нарт яг артист хүн яаж сэтгэж яаж одоо зурж яаж гэдэг бүх процессыг харуулсан гэсэн баярлаа. За баярлаа. За тэгээд баяртай. За баяртай. Энэ удаад AI-ын Яалтчуу 3 дугаар 27, Төгөө 2 дугаар байр. Тэгээ Яалтчуу би нэгт орлоо. Таны хувьд хэн нь илүү байсан бэ? Комент хэсэгт бичээрэй.